залуу ээжүүдтэй улсын хурлдах эмэгтэй гишүүдийн төлөөлөл уулзаж ярилцсан байна. Өөрсдийн хариуцлагагүй байдлаас эсвэл гэр бүлийн хүчирхийлэлээс үүдэлтэйгээр өсвөр насны охид ээж болох нь сүүлийн жилүүд нэмэгдэх хандлагатай болжээ. Нэг талаас улсын хүн амын өсөлтөнд сайнаар нөлөөлөх боловч тэдэнд нийгмийн дарамт шахалт ихээр тулгардаг гинэ. Хүүхдээ арайч нэг 2 нас хүргээд цэцэрлэг төгөө гэхээр нөө цэцэрлэг нь тэр аргийн хүрэлцдэггүй. Тэгээд цэцэрлэг хүрэлцгүйгээс гадна өөрөө нөө хүүхэд харах хөнгүүгээс болоод ажил эрхэлж чадахгүй, хичээл сургуультай явж чадахгүй тиймэрхүү тохиолдлууд айгүй их ажиглагддаг. Тэгээд яг би өөрөө гэх юм бол ерөөсө сургууль сурдаггүй байж байгаа. Одоо 9 дугаар ингээд сурж байгаа. Хүүхдээ нэг харах үнэтэй болоод тэгээд тэр болтол ерөөсө юу хийсэн бэ гэхээр гэртэл хүүхдээ харж байдаг. Эдгээр эхчүүдийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэх үүднээс улсын хурлдах эмэгтэй гишүүдийн зүгээс гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахар хуулийн төсөл боловсруулж байгаа гэлээ. Ингэснээр гэр бүлийн бүх гишүүдийн үр хариуцлагыг тодорхой болгох, цаашлаад гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж хүүхдийн ирээдүйн сүйдэх учиргүй гэдгийг эмэгтэй гишүүдийн төлөөлөл онцолж байна. Тэгэхээр энэ хууль нь хэрвээ батлагдаж одоо манай ерөнхийлөгчийн энэ дэмжлэг маань ажил хэрэг болох юм бол залуу ээжүүд яг эд сурч боловсрох насандаа байгаа залуу ээжүүд хүүхдээ цэцэрлэгт өгж амжихгүй байлаа гэхэд ойр зурийнхаа одоо хүүхэд асрах үйлчилгээнд өгөөд сурч боловсрох үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ажил олж хайх залуудаа одоо хүүхэд асрахад одоо хамаг залуу насаа зориулахгүйгээр ямар ч байсан хөдөлмөрөө хоршоод ингээд бие бинийгээ дэмжиж явах өргөн болцоо нэгдэж байгаа. Яг өнөөдөр ингээд одоо жилд бараг 2700 ийм залуу эхчүүд бий болж байна гэж ярьж байна. Энэ бол их сайхантай. Монгол бол залуучуудын орон үнэхээр одоо хүнс нэмэхээр хүн нэм гэж үг хэлдэг. Нөгөө талаас Монголын үрс маш олон болох болтугай гэж одоо Монгол улсын хүн ам зүйн бодлогыг дэмжих юм сайхан бодлого. За мэдээж залуу байхад хүүхэд гаргах сайхан. Гэхдээ хүүхэд гидсэнд байхаасаа илүүтэйгээр гарсан хойно ээжэд ачаалал нэмэгддэг гэдгийг бол ээж болсон цагаасаа л хүн ойлгож хэлдэг. Эмэгтэй гишүүдийн зүгээс ч тэр салбарын амнаас ч тэр хүн амын хөгжлийн цогц бодлогыг боловсруулж, энэхүү бодлогодоо одоо байгаа өсвөр насны эхчүүдийн сэтгэл санаагаар дэмжих, нийгмийн зөв төлөвшлийг олгох нь нэн чухал асуудал болж харагдаж байна. Цаашлаад өсвөр насны хүүхдүүд ихтэй сургуулаа төгсдөл жирэмслэхгүй байхыг улсын хурлдах эмэгтэй гишүүдийн зүгээс уриаллаа.